Сайн байцгаана уу хүмүүстээ та бүхэндээ орой мэнд дэвшүүлье. Эрдэнэ телевизийн пүрэв гарагийн орой мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Эхнийхээ мэдээ танилцуулъя. Эрдэнэ төлөвлөрийн ган бөмбөлгийн цэхэд өнөөдрийн байдлаар 100-гийн ган бөмбөлөг 224 тонн, 80 мм-ийн ган бөмбөлөг 1810 тонны нөөцтэй байна. Харин 40 мм-ийн ган бөмбөлөг 75 тонны нөөцтэй байгаа бол бэлтгэцийн хувьд 885 тонн, 80 мм-ийн ган бөмбөлгийн бэлтгэц, 40 мм-ийн ган бөмбөлгийн бэлтгэц 128 тонны нөөцтэй байна. Энэ нь 2017 оны төлөвлөгөөний дагуу нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 46%-ийг гүйцэтгэж байгаа тухай цехийн дарга мэдээллээ. Ган бөмбөлгийн цехэд их зогсолт хийх ажлын төлөвлөгөө гарган бэлтгэл ажлууд хийгдэж байна. Манайх бол одоо 9 сард их зогсолтыг хийн. 9 сард зогсохоос өмнө бэлтгэл ажлыг бүрэн хангасан байх ёстой гэсэн ийм ажлын төлөвлөгөөтэйгээр ажил үргээ гүйцэтгэж байна. Үүнээс гадна энэ та бүгд бас хэлжсэн манайх барбана ган бөмбөлгөө хөргөх шугамаа өөрчилж байгаа. Үүнтэй холбоотойгоор бол энэ ажил маань ерөнхийдөө гардерны ажил маань бол хийгдээд дууслаа. Одоо бид өнөөдөр засвар механикийн заводоор нэг баана жаахан томруулсныхаа дараа элеватораар одоо барбан маань усныхаа доод төвшөнд байрлаж одоо ган бөмбөлөг маань бол яг цэвэр усан орчинд тодорхой зөвшөөрөгдсөн температурын усан орчинд өнөөдөр хөрөх процессыг давсны уусмал 10% давсны уусмал дээр явах энэ бүх зохиц ажлыг бол бид өнөөдөр явцын дунд үйлдвэрлэлийнхаа явцын дунд бид өнөөдөр хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байгаа. Бөмбөлгийн цехэд 40 мм-ийн ган бөмбөлгийн индукцийн аргаар халаан цових ажлыг хийхээр төлөвлөжээ. Энэ ажлыг хөгжлийн хилтэс болон бусад холбогдох хэлтсүүдийн мэрэгчлэтнүүдтэй хамтран судалгааны ажлууд хийгдэж байна. Ингэснээр эдийн засгийн хувьд хэмнэлттэй жилдээ 100 гаруй сая төгрөгийн хэмнэлт гаргах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Түүнчлэн зөвхөн шөнийн үн тарифаар тэгцэгээс эхлэн 40 мм-ийн ган бөмбөлөг цовиход өөрийн өртгийг жилийн дотор нөхөх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ийхүү 40 индукцийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр 100, 80 мм-ийн үйлдвэрлэлтийн хэмжээ эрсэгсэж жилдээ 35 мянган тонн ган бөмбөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм байна. Дараагийн мэдээ. Орхон аймгийн хүүхэд залуучууд театрын ерөнхий зураач Сайхан Баярын цэнхэр салхи уран зургийн үзэсгэлэн нээлттэй хийлээ. Тус үзэсгэлэнд зураачийн модерн чиглэлийн 40 гаруй уран бүтээл дэлгэгдсэн байна. Аймгийн хүүхэд залуучуудын театрын зураач Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бадардарийн Сайхан Баярын цэнхэр салхи уран зургийн үзэсгэлэн хүүхэд залуучуудын театрын арт галерейд өнөөдөр нээлттэй хийлээ. Хүүхэд залуучуудын театр арт галерейтэй болж анхны уран бүтээлийн үзэсгэлэнг зураач Сайхан Баяр өөрийн уран бүтээлээрээ нээлээ. Тус галерейд аймгийн уран зураач урчууд бүгд өөрсдийн үзэсгэлэнг дэлгэх боломж бүрдэж байгаа бөгөөд театрын уран бүтээл үзэх гэж ирсэн иргэд уран зургийн үзэсгэлэнг үзэх боломж илүү бүрдэж байгаа юм байна. Энэ удаа нээлттэй хийж байгаа цэнхэр салхи үзэсгэлэнд контемпорац модерн урсгалын утга бүхий 40 гаруй уран зураг дэлгэгдэжээ. Энэ бүтээлийн хувьд бол дандаа тийм контемпорари модерн тийм чиглэлийн зургууд байгаа. Орчин үеийн нэлээд тийм чиглэлийн. Тэгээ бас нэг инсталляц, зарим нэг инсталляцууд медиа арт гэмтэр маргааш нээлтэн дээр бол тодорхой болно л да. Янз янзын тийм бас перформанс үйл хөдлөлүүд гарна. Тэгэл ер нь театраар одоо амьсгалдаг уран бүтээлүүдээс ер нь бол үзүүлнэ яг нээлтэн дээр бол тий бас цирк үзүүлбэр гарч ирнэ. Янз янзын үзүүлбэрүүд гарч ирнэ л дээ. Тал нутгийн салхийг харуулах үүднээс. Тэгээд ер нь зураг маань нэлээд тийм голдоо тийм хөх тэнгэрийг бэлгэсэн баялтай ер нь тийм жоохон тийм дандаа цэнхэр өнгө дангуулсан тийм зургууд болсон. Тэгээд тэрүүгээрээ цэнхэр салхи. Зураач Сайхан Баярын хувьд театрын уран бүтээлийн тайзыг гайхалтай амьлуулж, тайзны зохиомжийг гаргадагаараа онцлогтой орчин үеийн далд утга агуулсан модерн зургийг зурах түүгээрээ үзэл санаагаа илэрхийлдэг уран бүтээлч юм а. Тэрээр 2015 онд Гигэн Муза наадамд амжилттай оролцож шилдэг тайзны зураач болж байсан. Жил бүр өөрийн үзэл бодлыг шингээсэн уран зургийн үзэсгэлэнгээ гаргадаг тэрээр театр арт галерейн нээлт болгож өөрийн цэнхэр салхи үзэсгэлэнгээ гаргаж байгаадаа сэтгэл өндөр байлаа. Театртайгаа холбогдуулаад ирж байгаа үзэгчид ганц тоглолт үзэх биш, манай арт галерейгаар энэ тоглолтынхаа завсар хооронд бас үзэж, оюуны мэлмигээ тайлж, тэр тусмаа бас
Энэ ганцхан галерей нэгдэл зогсохгүй энд бас Эрдэнэтийн уран бүтээлч зураач урчуудын холбоотой бас хамтарч тэдгэрхэн нийт уран бүтээлийг бас энэ галерейдээ бас тавьж Эрдэнэтийн бас үзэгч энэ сайхан зураач нарын бүтээлийг бас цааш нь түгээн дэлгэрүүлэх зорилгоор бас хамтарч ажиллахаар ерөнхийдөө бодлогын төвшөнд бол яригдж явж байна. Түүний энэ удаагийн үсгэлэнгээс та мөнх хөх тэнгэрийн бэлэгдсэн цэнхэр өнгийн түүний хувь зохицлыг харах уран сэтгэмж, түүний ард нуугдж байгаа эх орны бахархал, молор эрдэнэ болсон Монгол морийг эрхэмлэн зурсан олон сайхан бүтээлийг үзэх боломжтой болж байна. Эрдэнэ төлөвийн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг Оддөлг компани хамт олон мэрэгжлийн ерөнхий газраас зохион байгуулсан үзлэг шалгалтаар ямар нэгэн зөрчил дутагдaltaгүй шалгагдсан байна. Улсын мэрэгжлийн хяналтын ерөнхий газраас Орхон аймгийн хэмжээнд 46 байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийлээ. Эдгээрээс нэгж зөрчил дутагдлын акт албан шаардлага аваагүй байгууллага нь Оддөлг компани хамт олон юм. Тус хамт олон үйлдвэрийн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг энэ заалыг стандартын дагуу засварлажээ. Бид нар сая улсын мэрэгжлийн хэлтийн албаны шалгалтанд бол хамрагдаад байж байна. Энд бол бид нар маш амжилттай оролцлоо. Ямар ч байсан нийт бүх үзүүлэлтийг ол 100% хангаж аюулгүй, эрсдэлгүй компаниар бол шалгарсандаа бол баяртай байна. Оддөлг компани ерөнхий тоогооч Цэрэн Чимгийн санаачлаар үйлдвэрийн ажилчдад чанартай хоол хүнсээр дамжуулан эрүүл мэндийн боловсрол олгох, цаашлаад ажилчдад эрүүл зөв зохистой хооллох нь хүний эрүүл мэндэд чухал гэдгийг ойлгуулан хэвшүүлэх үүднээс шатраатай олон үйл ажиллагааг зохион байгуулдаг байна. Улсын хэмжээгээр витаминжуулалтын аян явагдаж байгаа. Энэ аянд бол нэгдээд бид нар за хаалгаа идэж хаврын ядаргаагаа бол тайлын өрөөндөр ажилчтай бол бүх төрлийн ногоон витаминжуулалтын аян бол явагдаж байна. Энэ бол төлхөө халгаагаар хийсэн бүтээгдэхүүнийг бол төлхөө бол хэрэгжилж байна. Бүх төрлийн хоол нь бол халгаагаар орсон байна. Тэгээд бүх уух ундаа жууснууд бол халгаан бүтээгдэхүүн буюу халаарын бүтээгдэхүүнтэй витаминжуулалтын аянд бол нэгдээд бид нар бүх ажилчтай өнөөдөр витаминжуулалтын аянд хамруулан ажиллаж байна. Халгаа идэж хаврын ядаргаагаа тайлъя гэсэн урайндор өнөөдөр үйлдвэрийн ажилчдад халгаа орсон төрөл бүрийн хоол хүнс, цай талах зэргээр үйлчиллээ. Хаврын халгааг бүх төрлийн ужиг хууч өвчин, биеийн эсэргүүцэл сулдарсан үед монголчууд өргөн хэрэглэж ирсэн уламжлалтай. Иймээс ч тус хамт олон хаврын өнөөдрүүдэд халгаа ургалт нь шим тэжээлтэй байдаг цаг үеэр халгаа орсон хоол хүнс хийж чиг бам, витамины дутагдал, элэг цус, ходоод үе мөчний өрөвслийн үед аж тустай учраа энэ ажлыг зохион байгуулжээ. Хаврын улиралд нэл халгаа хэрэглэж байвал витамин С-г нөхөж авахаас гадна тархины судасны нарийсал, үс уналтыг зогсоох, бие суйлдаж тамирдахад ихээхэн аж тустай байдаг тухай Оддөлг компани ерөнхий тоогооч Цэрэн Чимэг зөвлөж байна. Хүүхдийн баяр буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр шинэ мэдээ сонин Эрдэнэ төлөвийн олон нийтийн харилцаа албаны хамт олон санаачлан Эрдэнэтийн анхны 3 эхрийг ивент тэтгэж баярлуулсаар өнөөдрийг хүрч байна. Энэ жил улам жил ёсоор эхрүүдийг баярлуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Эрдэнэтийн анхны 3 ихэр гэгдэх хосгүй хувь тавиланг олж төрсөн 3 ихэр охиныг 13 жилийн тэртээ үлгийдэн авчээ. Тэр цагаас хойш сэтгүүлч Журан оюуны санаачилгаар Эрдэнэтийн анхны 3 ихрийг хүүхдийн баяраар хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ гэсэн саналыг аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хилцээний дарга хасан Дулмаа, хүүхэд гэр бүл хөгжлийн хилцээний дарга хасан Хонгорзул, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Наранболд, Орхон аймгийн Улаан Загалмай хорооны дарга Тунгалаг, Эрдэнэ төлөвийн хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа дарга гасан Эчин Норов гант өгс, тус албаны дарга Мөнх сайхан, Орхон аймгийн хөөрхөн хүүхдийн хувцсны дэлгүүр, Игэл дунд сургуульд гээд олон байгууллага хүмүүс дэмжин хамтран ажилласаар өнөөдрийг хүрч байна. Энэ жилийн үед Баян худалдааны төвийн 5 давхар зориулах хөөрхөн хүүхдийн дэлгүүрээс тэдэнд иж бүрэн хувцсыг 5 дахь жилдээ бэлгэлж баярын мэнд хүргэсэн юм а. Бид гурыг одоо 5 дахь жилдээ хувцалж байгаа. Тэгээд хөөрхөн дэлгүүрийн их ах нартаа баярлалаа. Тэгээд Эрдэнэтийн ерөн бүх хүүхдүүдэд олон улсын хүүхдүүдийн баярын мэндийг хүргэе. 2015 оны олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Игэл дунд сургуулийн захирал Наран цэцэг Эрдэнэтийн анхны эмэгтэй 3 ихэр, удаах эрэгтэй 3 ихрийг хамтд нь хүлээн авч баяр хүргээд 3 ихэр хүү энх тулга, энх тамир, энх төвшин нарыг сургуульдаа үн төлбөргөөс сургаж байгаа тухай баяртай мэдээ дуулгаад 3 ихэр охиныг мөн Игэл дунд сургуульд үн төлбөргөөс сургах урилга гардуулан өгчөөжээ. Энэ жил хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газрын дарга Наранболд мөн Эрдэнэтийн эмэгтэй эрэгтэй 3 ихрүүдийг хүлээн авч хүүхдийн баярын мэндчилгээг урьдчилан хүргэж бэлэг
гартууллаа. Эрдэнтийн анхны 3 ихэр охин болох Алтантуул, Мөнгөнтуул, Гантуул нар одоо Баян өндөр цогцлбор сургуулийн 7 дугаар ангийг Эрдэнтийн 3 ихэр хүү инх тулга, инх тамир, инх төвшин нар энэ жил Орхон цогцлбор сургуулийн 5 дугаар ангийг дүүргэж байна. Эрдэнтийн 3 ихрүүд инхүү 9 минь төсөж амжилттай суралцсаар байна. Өнөөдөр Авхай аймгаас бас 3 ихэр хүүхэд одоо 2 ингээд харцсан. Зургуулаа өнөөдөр манай өрөөнд хүрэлцээд ирсэн. Авхай аймгийнхантайгаа бас бөөндөө 6 ихэр хүүхэд маань ингээд Авхай аймгийнхантай хэвлэл мэдээлэлээр уулзаад хэвлэл мэдээллийн 5 хүн манаас энэ 3 ихрүүдээс сурчлаад ингээд байж байгаа. Миний хувьд маш баяртай байна. Энэ сайхан үйл ажиллагаа бас уламжлалт зохион байгуулдаг хэвлэл мэдээллийнхэн тэр тусан бас оюун хүчтэй бас талархаж байгаа бас уламжлалт зүйтэй хаа гэж бодож байна. Ер нь тэгээд хүүхд эрхийг хамгаалах өдөртэй холбоотойгоор бас ихрүүдийг авсан эмзэг болон зориг төлгийн хүүхдүүдийнхээ баярлуулах үйл ажиллагаа манай газраас үргэлжлүүлэн зохион байгуулах болно гэдгээс энэ дахин хэлж байгаа гэж бодож байна. 2015 оны хүүхдийн баяраар Эрдэнэ телевизийн сэтгүүлч учрал Эрдэнтийн анхны 3 ихэр охины тухай нэвтрүүлгийн судалгаа хийх явцдаа Эрдэнтийн 2 дахь 3 ихэр хүүгийн талаар мэдээлэл олжээ. Түүнээс хойш жил бүрийн хүүхдийн баяраар 3 ихэр охиноо 3 ихэр хүүтэй хамтд нь хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон. За ихрүүдэд баярын өдрийн хүүхдэн хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд хамтран оролцож дэмжин тусалж байгаа хүмүүст Эрдэнтийн 3 ихрүүд талархснаа илэрхийлж байлаа. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ сүүлийн өдрүүдэд харьцангуй буурсан үзүүлэлттэй байна. Зэсийн зах зээлийн сүүлийн мэдээллийг хүргэж байна. 5 дугаар сарын эхний 21-ийн байдлаар зэсийн үн дунджаар $5,580 тонн байгаа нь 4 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 100 $100 буурсан үзүүлэлттэй байна. Хятадын зэсийн эрэлтэс бол макро эдийн засгийн мэдээлэл сайнгүй байсан. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын татврын бодлогод өөрчлөлт оруулах, аж үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2018 он хүртэл хойшлогдох төлөвтэй тухай мэдээлэл зах зээлд яригдж байгаа нь үн буурахад нөлөөлж байна. Мөн металлын биржүүдийн зэсийн нөөц нэлээд өсөж байгаа нь зэсийн эрэлт сул байгааг харуулж байна. Лондонгийн металлын биржийн нөөц гэхэд л 5 дугаар сар гарсаар 80 гаруй мянган тонноор өслөө. 5 дугаар сарын эхний өдрүүдэд $5,466 болж буурсан зэсийн үн сүүлийн өдрүүдэд $5,600 давж өслөө. Индонезийн Грэсберг уурхайн ажилчид 6 дугаар сард ажил хаялд зарлахаар болсонтой холбоотойгоор сүүлийн өдрүүдэд зэсийн үн бага зэрэг өслөө. Мөн $1 ханш суларсан явдал үн өсгөхөд зарим талаар нөлөөллөө гэж судлаачид тайлбарлаж байна. Эрдэнэт хотод хүүхдийн шүдний гажиг заслаар төрөлжсөн үйл ажиллагаа явуулж байгаа очир талс эмнэлэг нь их хөрсийн баярыг тохиолдуулан үйлчлүүлэхтэй зориулан хүүхдийн шүдийг хайрлах аяныг зарлаад байна. Очир талс эмнэлэг нь 2016 оны 6 сард үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Тус хамт олон 1 жилийн ойн баяр их хөрсийн баярыг өгтөн эцэг эхчүүдийн дунд хүүхдүүдийнхээ шүдийг хайрлах сэдвт аяныг 3 өдрийн хугацаатай зохион байгуулж байна. Аяны хүрээнд 5 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд амны хөндийн эрүүл ахуйн зөвлөмж мэдээллийг эцэг эхчүүд болон хүүхэд багчуудад өгөх юм. Түүнчлэн хүүхдийн шүдний цоролт амны хөндийн үзлэгийг үн төлбөргүй хийж үйлчлэгийн зэрэгцээ 30% хямдралтайгаар түрхлэг болон шүдний эмчилгээг хийхээр болжээ. Одоо хүүхдийн шүдний фторт түрхлэг те Америк нэгдсэн улсын ультрадент компани бүтээгдэхүүн фторт түрхлэг болгон цаарлаас хамгаалах одоо ховил дээр өргөжлөө амгандаа бол 30% урамшуул зарласан байгаа. Тэгээд мөн тухайн өдрүүдэд бол хүүхдийн зөвлөгөө хүүхдийн шүдний гажиг цэцлийн болон цоорл түүний хүндрэлээс урьсан сэргийлэх үзлэг зөвлөгөөгөө бол өнгөө. Тэг хүүхдүүдтэй одоо мэрэгжлийн эмч нар шүд угаалт амны үндэ арчилгааны талаар бол зөвлөгөөнүүд өгөхөөр бэлтгэл ажил хийгдэж байж байгаа. Хүүхдийн шүдний гажиг заслаар дагнсан очир талс эмнэлэг нь хүүхдийн сэтгэл зүйд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж эмчилгээгээ хүүхэд багчуудад хүргэн ажиллаж байна. Хүүхдийн шүд нь сүн шүд цоорох асуудал их байдаг учраас фторт түрхлэг амны хөндийн эрүүл ахуйн арчилгаа чухал үүрэгтэй байдаг. Мөн хүүхдийн өвчлсөн шүд нь насан туршидтэй харьцуулахад хүндрэх явц нь харьцангуй хурдан байдаг байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг эрт үзүүлж онцлуулан эмчлүүлэх боломжийг очир талс эмнэлгийн хамт олон олгож байна. Дөрвийн 14-р байранд байрлах очир талс эмнэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 94 44 62 утсаар лавлаарай. Манай мэдээллийн хөтөлбөрөөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Зочинтой сэтгүүлч Мөнх Уянга ярилцсан.
Сайн байцгаана өрхөн үзэгчдээ та бүхэнд орой минь төргий. Эрдэнэ телевизийн мэдээллийн хөтөлбөр өдрийн зочны ярилцлагаар та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Өнөөдөр манай студид Медипас төв эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, ахлах зэрэгтэй эмч Баярсайхан хүрэлцээрээд байна. Танд орой минь төргий. Медипас төв эмнэлэг нь одоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иргэддээ чиглэсэн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг шатраатай зохион байгуулж байна. Үе таалгаа нээсэн цагаасаа эхлээд Япон менежментээр үйл ажиллагаагаа эхлүүлж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулахад чиглэсэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгааг иргэд олон нийт бас мэдж байгаа. Тэгэхээр сүүлийн үеийн мэдээллийг үзэгчдэд өгөөч. Ялангуяа бас гадаад харилцаагаа өргөжүүлж, тэлж иргэддээ хүрч байгаа тэр мэдээллүүдээс хоёлаа ярьж ярилцлага эхлүүлвэл юм аа. Хэрхэм телевиз үзэгчдийн өдрийн мэндийг хүргэе. За Медипас эмнэлгийн үйл ажиллагаа эхлээд яг бүтэн жил гарны хугацаа болж байна. За энэ хугацаанд бол манай эмнэлэг бол харьцангуй одоо их залуу бүрэлдэхүүнтэй баг анх үүсэж исэн. За ажлынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар бол манай байгууллага бол бас төлөвлөгөөтэй юм хуваар гаргаж сургалтанд эмч болсон хүчинд сурах тийм хуваар гаргасан. Энэ ажлын хүрээнд бол одоо Улаанбаатар хотын улсын хэмжээний том эмнэлгүүдтэй хамтран ажиллах санал бичиг гар үүсгэж зараад тэр гэрээнийхэн дагуу одоо эмч болсон хүчнийг ажлын байран дээр нь сургах тийм сургалтанд бол нэлээд олон эмч солигч нар бол явуулж сургасан. Тухайлбал хавдар судлалын төв эмнэлгийн эмчтэй бол одоо энэ интервеншн харилцаа буюу одоо тэр чиглэлээр бол нэлээд олон эмчнэр бол хамтарч ажиллаж байна. За сонгодоо эмнэлгийн эмчтэй бол бөөрийн эмчил, ерөнхий эмчлийн чиглэлээр ажиллаж байна. Улсын 1-р төв эмнэлгийн эмчтэй болохоор цээжний хөндийн эмчил болон хэвлийн хөндийн дурангийн эмчлийн чиглэлээр ингэж хамтарч ажиллаж байна. Мөн үүний хажуугаар бол одоо Солонгос улс руу бас манай одоо төрсөн эмч гişүүдж эмч байна бас гадаад 3 сарын сургалтанд явлаа. За дотоод өөрсдийнхөө эмч болсон хүчнүүдийг бол дамаа одоо онцлогооныхын чиглэлийн эмчрийг бол Япон улсын одоо манай нөгөө Медипас нийгэмлэгийн хэмжээрт хамтаа ажиллах нүрэнд бол гадаадын сургалтанд бол нэлээд одоо өргөн хүрээгээр хамруулж ажиллаж байгаа. Эмч мэрэгжилтнүүдийн маань ур чадвар ер нь ямар байгаа? Ер нь манай туршлагатай эмчнэр бас нэлээд цөөнгөө байгаа л да. Тэгээд энэ ажлын хүрээнд бид нар одоо бас ажлын байран дээрх сургалтыг бол бас эндээ хамт авч байгаа. Тухайлбал одоо Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн сорилт Нямхи баатар маань бол бид нар дээр ирж одоо өөрсдөө одоо ажлынхаа туршлага, үнэтэй заавар зөвлөгөөг энд одоо бид нарт өгдөг. Энд үзлэг онцлогоо хийгддэг. Nøдэн бол бид нар 9 сарын үед нэг тийм одоо үзлэг онцлогоо зөвлөгөө өгсөн, хагалгаанууд хийгдсэн. За Улаанбаатар хотын бас сонгодоо эмнэлгээс эмчсэр ирж одоо бөөрийн одоо төрөв булчирхаан хоргоо хавдаа гэж ярьдаг тийм ээ. Тийм хагалгааг бол энд бас 4-5-ыг хийчлээ. За анагаах ухааны үндэсний их сургуулийн нэрмжт одоо эрхэс гэдэг эмнэлгийн эмчсэр ээж бол одоо гоо сайхны хагалгаанд хийлээ одоо хамрын мөрөөд ихслэх, хамар өндөрсгөх тийм хагалгаанд хийгдэж байна. За нүдний эмслэр одоо бас энтхэг улсад мэрэгэл дэвшсэн бас Бацайх эмч манай нүдний эмслийн эмч Батмиг эмчтэй хамтраад одоо бас нүдний нэлээд нарийн хагалгаанд бол хийгээд эхэлсэн байгаа юм бол. Хамгийн сүүлийн үед хийгдэх ажлууд гэвэл юу байгаа бол одоо яг одоо Медипас төв эмнэлгийн эмч мэрэгжилтнүүдтэй хүчтэй ажиллаж байгаа, анхаарал хандуулж байгаа төлөвлөгөөнд тусгасан ажил гэвэл тийм бид нар одоо олон эмнэлгүүтэй хамтарч ажиллаж байна л да. Сая одоо улсын 3-р төв эмнэлгийн сувилгааны албатай манай сувилгааны албаныхаа хамтарч ажиллах бас гэрээ байгуулад одоо манай эмнэлгийн сувилагч 3-р эмнэлгийн тархины хагалгаанд очиж, зүрхний хагалгаанд, цээжний хагалгаанд оролцох. За тэндээс эмч болсон хүмүүс манай эмнэлэг дээр хийж ажиллах. Өөрөөр хэлбэл одоо манай эмч энд авдаг цалингаа 3-р эмнэлэгт ажиллахдаа авдаг. 3-р эмнэлгийн сувилагч манад ажиллаад бас манай эмчнэрт зааж зөвлөгөө өгдөг. Ажилтнаас солилцох юм гэрээ бол хэрэгжиж байгаа. За үүний хажуугаар бол манай цээжний хөндийн мэслийг одоо Улаанбаатар хотын улсын 1-р төв эмнэлгээр ган болд эмчийг сургаад одоо энэ 6-р сарын 15-аас эхлээд бид нар бол одоо Орхон аймагт анх удаага цээжний хөндийн мэслийг дурангаар хийх боломж бол нэгдэж байгаа. За урд нь бол ер нь бол ихэнх цээжний хагалгаанд бол нээлттэй одоо байдлаар хийгддэг. Тэгээ цээжний хөндийн мэслийн хагалгаа бол нээлттэй хагалгаа бол нэлээд их хүндрэлтэй л дээ. Одоо аюул олон төрлийн эрсдэл хүндрэл гарах магадaltaй байдаг. Дээрээс нь асаргаа сувилгаа их шаарддаг цээжний хөндийн хагалгаа. Дурангийн хагалгаа бол одоо өөрт нь хүндээ өвчтөн зовир багтай одоо ил шарах их бага үүсдэг. За асаргаа сувилгаанд нь ч гэсэндээ бид нар бас арай шин технологи бол нэвтрүүлэх гэж байгаа. Тэгэхээр одоо Орхон аймгийн иргэд маань хангаан бүсийн мэслийн одоо тусламж
цэжний үндийн эмчилгээний тусламж авах тийм одоо шаардлагатай хүмүүс бол манай эмнэлгээр хөгжлүүлэх, манай эмнэлэгт хандаад тэр одоо дурангийн мэслийг одоо тэр давуу талыг бол мэдрэх тийм боломж бол одоо тун ойрхон ирж байна. Эмнэлзэн одоо ухааны хөгжүүлэлтэй Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоо энэ зэрэгэлдэх аймагуд болон Орхон аймгийн одоо иргэд одоо эрүүл мэндийн асуудалтай байгаа өвчтнүүд те одоо хол замыг туулахгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойроосоо авах гихчлэн давуу талууд маш их байгаа хэл та. Энд бас дурдахгүй өнгөрөх бас шалтгаан одоо хүмүүсийн ус хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Тухайлбал энэ засаг даргын тамган газар дээрээс нь эрүүл мэндийн газрын бүсгүйн онцлогооны эмчилгээ төвийн хамт олон бол бидэртээ одоо их нээлттэй их сайхан ажиллаж байгаа. Одоо тэрний давуу тал нь юу гэхээр бол одоо нэг зорилго чиглэлтэй гэдэг бид нэр ухамсарлаад манад байгаа өндөр технологиудыг тийм ээ манад байгаа одоо боломжуудыг бусад одоо бүсгүйн онцлогооны төвийн хэмж байдаг юм өрхийн эмнэлгийн эмчтэйгээ хаваалцах ажлын байрны сургалт явуулах юм давуу чанар байна. Одоо сая ярьж байгаа энэ миний цэжний хөндийн дурангийн мэсэл гэдэг бол бүр нэгдүгürt бол энэ хангаан бүстэй. За дээрэс нь тухайлбал Орхон аймагт анхудаага хийгдэж байгаа. Дээрэс нь одоо энэ бол бидний хэллэгээр наав хав тий одоо шинэ технологи нэвтэрч байгаа. Энэ утгаараа бол одоо бас ажлын байран дээр одоо Орхон аймгийн эмчиртэй хамтарч ажиллах тухайлбал хангаан бүсийн одоо бидний алсын хэдийн зорилго бол эмчилтэй хангаан бүсийн яралтай тусламжлан мэслийн тусламжийн одоо сургалтын төв болох тийм зорилт тавьж ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд бол Булган хөвсгөл аймагуудтай удаа дараагийн одоо гэрээ хэлцэл хийж тэдэртэйгээ хоорондоо эмч мэргэжлүүд бас одоо уулзалт ярилцлага 2-3 удаа зохиосон. Тэгээд эдгээр маань ирж манай эмнэлэгтээ одоо хамтарч ажиллаад бас суралцах тийм боломжууд байгаа. Гол нь манай эмнэлгийн мэслийн ерөнхий зөвлөх эмч Нямхо Баатар маань болохоор бол Монгол улсад анх 1998 онд анхны дурангийн мэсэл анх удаа Монголд хийсэн эмч байгаа. Тэгээ энэ багшийнхаа одоо энэ заавар зөвлөгөөнд байгаа бид нар бол одоо энд сургалтын төв байх болох. Дээр нь бидэрт одоо тэр дурангийн хагалгаа хийх юм дадлагын машин байдаг байхгүй. Тренинг бокс гэдэг. Тийм машин одоо Монгол 3-4 байдаг. Тэр нь манай эмнэлгийн одоо мэслийн засагт байдаг учраас тэрэн дээр нь хөдөө орон нутгийн эмч маань ирээд одоо дадлага хийгээд өөрөөсөө одоо хэвлийн хөндийн дуран, цэжний хөндийн дурангийн хагалгаа хийх сурах тийм боломжтой. Цэжний хөндийн мэслийн одоо гол нь юу вэ гэхээр уушигны одоо бүх төрлийн уйлгаа цэвэр хагараад цэжний хөнд хий урдаг. Тэр үед бол одоо хүн амьсгалын дутагдалд орох те бидний ярьдгаар одоо нэг уушиг унах гэж ярьдаг. Тийм тохиол их гардаг. Гэмтлийн шалтгаантай жиж болно. Эсвэл уушиг цэврүү хагарах. Мөн цэжний хөндөд цус сурах тохиолдол их гарч байна. Одоо 100 намрын хөвлөрөлт одоо энэ автын ослууд их гардаг. Тэгээ хавирга мавир хугасан л цэжний хөндөд цус сурах. За өвлийн хөвлөрөлт бол уушигны хатгаа хүндрээд буглаа болох те. Тэр тохиолдол болгонд бид нар одоо заавал цэжний хөндийг нээж те одоо хавирга гэмтээхгүйгээр зөвхөн дурангийн аргаар гуурстай угаах, суруулах, мэсэл хийх ийм боломжтой болж байгаа. Тунахгүй энэ сайхан боломж бид бүхэнд те эрдэмтчүүдэд за тэгээд бас зэрэгэлдэх аймагуудад бас хүрэхэд бэлэн болж байгаа энэ сайхан мэдээг үзэгчдэд дуулгахад таатай байна. Тэгэхээр Медипас төв эмнэлэг өөрөө ингээд гадаад харилцаагаа сайжруулад за тэгээд тодорхой хугацаанд иргэд олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн байсан учраас те гадны менежментийг үйл ажиллагаанд нэвтрүүлж Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын хөрсөнд буулгаж байгаа гэдгийнхаа хувьд одоо салбарын хөгжилд хэр үр нөлөө үзүүлж ийн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудтай хэр хамтарч ажиллаж тэдгээрийг өөрсдөө бас гадагшаа суралцдаг ч гэсэн тэдгээрийгээ суралцаж хамтдаа хөгжих чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байгаа юм болов. Тэгээ энэ үйл ажиллагаа бол нодонгоос хойшлуул тасралтгүй явагдаж байгаа. Бид нар анх одоо манай эмнэлгийн одоо энэ төрс онцлогооны эмчнэр болохоор бол хангаан бүсийн төрс онцлогооны эмчийн одоо анхны чуулгуулалтын анх зохиосон. За тэгээд эмийн одоо бүх төрлийн орчин үеийн мэдээллүүдийг энэ өрхийн эмнэлгүүд болон одоо бас хангаан бүсийн эмчтэй одоо 2-3 удаагийн чуулгуулалт зохион байгууллаа. За дээрэс нь одоо 8 сарын 5-нд бас манай энэ төрс онцлогооны эмчнэр хангаан бүсийн мэслийн эмчийн чуулгуулалтын нэлээ өргөтгөөд одоо олон улсын одоо төрс онцлогооны эмчийн хурлыг 8 сарын 5-нд одоо зохион байгуулахад бэлтгэл шатанд орсон байгаа. Солонгосоос эмчрээр нь Улаанбаатар хотын одоо 3 дахь эмнэлгийн хэм болон төрс онцлогооны нэлээд олон нарийн мэргэжлийн эмчрэж оролцох боломжтой байгаа. Эмч мэргэжилтэндийн хөгжлийг бас тодорхой хэмжээгээр авч яваа Медипас эмнэлгийн хувьд те олон үйл ажиллагааг иргэдтэй
чиглэж хийж штэ. Одоо сар болгон нэг аян зарлж байна. Эсвэл одоо тийм сайн үсийн аянаар дамжуулаад иргэдийнхаа боловсролыг дээшлүүлэх. Тэгэд түүнийгээ дагач гэдэг юм уу? Орхон аймгийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол, за эрүүл мэндэд хандах хандлага бас нэг шин төвшөнд ирж байгаа гэсэн мэдээлэл. За тэгээд ингээд харагддаг шүү дээ. Ер нь тэгээд иргэдийн эрүүл мэндийн боловсрол хэр байна гэж би танаас асуух гэдэг. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол ер нь бол харьцангуй бас сансан хэмжээнд хүрэхгүй байгаа. Ер нь доогуур байна. Тэгэхдээ одоо хүмүүс бол одоо тэр эмнэлгийн тусламж ер нь бол үн төлбөртэй байх тусмаа бол их одоо чанартай байдаг гэдэг бол ард иргэд бас ойлгож байна. Манай эмнэлгээр одоо бид нар хэдийгээр даатгалт хамрагдаагүй байгаа боловч хүн иргэд бол эрүүл мэндэд анхаарал тавьж манай эмнэлгээр одоо үйлчлүүлэгчтэй өдрөөс өдөрт бол нэмэгдэж байгаа. Гэсэн хэдэж мэдээж хэрэг одоо бас ард иргэдээ маань санхүүгийн боломжнууд ямар байгаа вэ те. Бид бүхэн бол хамгийн гол нь бол одоо нийгэмрээ хандсан хандлага маань эрүүл мэндийн боловсрол хичнээн их өндөр байх тусам хүн өвчин тусгаас одоо урьдчилан сэргийлэхтэй өвдөөгүй байх одоо байх нь их чухал байна те. Мэдээж хэрэг өвчсөн гэдэг юм уу өвдсөн байхад бол одоо аль болохоор чанартай тусламж үүсгэх авах талаас. Тэгээ алс гэхдээ ер нь бидний бүх зорилго нэг л зорилго байгаа л да хүн эрүүлтэй амьдралын чанар урт удаан үргэлжлэх ёстой. Тийм байхад бол эмч мэргэжлүүдийн оролцоос шууд ард иргэд маань өөрсдөө анхаарал тавьдаг байх ёстой. Тэр одоо бүр хотод байгаа хүмүүс л ярьдаг л да. Одоо та нар ийм хөдөө оромтогт ийм сайхан гоё эмнэлэг байгуулсан байна. Тэр одоо их мундаг байна. Танай эмнэлэгт бүр ирж үйлчлүүлье гэж одоо 2 3 хүмүүс бол надтай холбогдсон. Зарим нь ирж одоо надаар хагалгаа хийлгээд хүртэл буцлаа л да. Тэгээд тэр манай энэ эмнэлгийн орчин их сайхан. Хүмүүс ч одоо сэтгэл ханамж гэж нэг үзүүлэлт байдаг те. Одоо эмнэлгийн орчин бол эрүүл, цэвэр, аюулгүй тэр талаас манай эмнэлэг бол бас улсад дээгүүр өндөгдөж байгаа. Сая анагаахны их сургуулийн үндэсний их сургуулийн багш Малчинхүү ард эмч Малчинхүү багш маань ирээд Монголд ийм сайхан эмнэлэг нэгдсэн бол үнэхээр бахарх чинь гэж бидэрт бас урам үг хайрлаад боцлаа. Тэгээ энэ маань бол одоо манай Архан аймгийнхны эрдэмтдчүүдийн улсын мэлэх эрдэмтд үйлдвэр ажилчдын бас хөлс хүч хөдөлмөр орсон нэлээд одоо их одоо итэг зүтгэлээр боссон юм сайхан эмнэлэг. Тэгээ энийг бид нар одоо цааш нь одоо уламжлалт болгон авч явах, шинэ технологиг нэвтрүүлэх, ард иргэдийг одоо чирэгдэлгүй үйлчлэх, Улаанбаатар хот руу одоо аль болохоор одоо чирэгдэл очруулахгүй гэдэг газар дээр нь гэрт нь орон нутагт нь одоо хүмүүсийг сэтгэл хангалуун одоо эмчлээд одоо хүмүүсийн амьдрал одоо сайхан явах гэж бодож байна. Медипас эмнэлгийн хамгийн том зорилт бол мэдээж өдөр тутмын үйл ажиллагаагаараа хэрэгжиж иргэдтэй хүрч байгаа гэж бодож байна. Тэгэд томоохон зорилтуудаас та дурдаач. Ер нь бол одоо бидний алс ихтийн зорилго бол нэлээд өндөр түвшинд байгаа л да. Зарим нэгээс нь сурахад бол ер нь бол Улаанбаатар хотын одоо улсын тоо эмнэлгүүд тэгдэггүй ажилбаруудыг бид нар одоо ингээл үйл ажиллагаанд нэвтрүүлэл явж байна. Тэр одоо мэдээж хэрэг бол ингээл үе шаттайгаар явагдах байх. Алс ихтэй бид нар бол одоо эмнэлгийн одоо тэр орчныг бол бид нар одоо ахмадын сувиллаар одоо байж болно. Тухайлбал ахмад өндөр сүтнүүдэд одоо гэртээ ганцаараа үлдэхтэй хүүхдүүд нь гадаадд явчихдаг. Тэр хүмүүсийг асрах халамжлах хүмүүс бол хэрэгтэй байна. За дээрээс нь одоо бид резидентийн буюу одоо мэрэгжлийн боловсролын шат агсан тийм сургалтын төв байгуулна. Одоо тухайлбал Улаанбаатар хотын том эмнэлгүүд бол ингээл жил болгон л одоо багш савинж мэддэхгүй тийм олон сургагч авчдаг. Тэгээд эмнэлгийн тэр болсон хүчний сургалтын чанар муугар нь л үлдээ. Нэг багш нар хэтэрхий олон шав байдаг. Тэгэхээр одоо тэр олон хүнтэй бас нэг цөөхөн 2 3 л сайн сураад босд нь бол одоо бас цаг хугацаагаа алдаал үр ашигтай сурч чадахгүй. Тэгэхээр энэ төвлөрлөлийг сааруулах үүднээс бол одоо хамгийн ихнээс нь бүсийн онцлогын төв маань л тийм резидентийн сургалт авах эрхээ бол авцсан байгаа. Манай эмнэлэг бол одоо тэр резидентийн сургалт авах, анагаахны их сургуулийн оюутнуудыг дадлах хийлгэх. Одоо анагаахын монголчууд арваад ихтэйд одоо сургуультай болчлоо ш хувийн. Тэдрийг одоо бид нар медипас эмнэлэг дээр дадлах хийлгэхтэй. Тэдрийг одоо бас боловсрол дэвшүүлэхэд бол хангах тийм боломж нэгдэж байгаа. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ирж манай студид хүрэлцэн ирж Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжил болоод Медипас төв эмнэлгээс иргэддээ хүргэж байгаа үйлчилгээ тэгээд бас хөгжил одоо олон талаарх сэдвүүдийн мэдээллийг өгсөнд баярлалаа. Тэгээ бас цаг богинохоо учраас та бүхэн хоёрын ярилцах сэдвүүд өргөн байлаа. Тэгэхээр та бүхний ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжил нь Орхон аймгийн иргэдийн эрүүл мэндийн байдлаас бас их хамаарна. Та бүхний ажилд амжилт хүсье. Мэдээж иргэдийнхаа эрүүл мэндийн инхээ манад сонсож байгаа та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа үзэгчдээ. Эрдэнэ телевизийн мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн хөгж байна. Өнөөдөр манай студид Медипас төв эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч анагаах ухааны магистр
ахлах зэрэгтэй эмч баяр сайхан оролцлоо. Мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэн үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ. Зочин сэтгүүлч хоёртаа баярлалаа. Одоо та бүхэн үргэлжлүүлэн улс орон болон дэлхий дахин төрсөн онцлог үйл явдлын дарах мэдээллийг цаг мууцнаас бэлтгэснийг хүлээн авна. 34 орны улс төрчид Монголд хуралдана. Дэлхийн зүүн төвийн үзэл баримталтай 130 улс төрийн намыг игнэнд нэгтгэсэн Конгрессио Альянсо дэвшилтэд холбооны 4-р баг хурал энэ сарын 25-26-нд манай улсад болох гэж байна. Дэвшилтэд холбоо нэгдэл нь социал-демократ буюу нийгмийн ардчил сүнслийг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд гишүүд нь 21-р зууныг нийгэм байгаль орчин болон ардчлалын дэвшлийн эрүүний болохын төлөө ажилладаг юм байна. Мөн улс төр инхтэй ардчил хүний эрх зохистой хөтөлбөр хүүсийн тэгш байдал тогтвортой хөгжил эерэг бодлогын чухал асуудлыг хүндсэн илүү дэвшилтэд үзэл санааг олон улсад түгээн дэлгэрүүлэхийг зорилгоо болгодог юм байна. Өөрхийн хоногийн хэрэглээ 12-оос 227 литр ус байна. Монгол улсын хүн ам усны хэрэглээний 20%-ыг гадаргуугийн усны нөөцөөс үлдсэн 80%-ыг гүний уснаас авдаг юм байна. Үүнээс усны хэрэглээний 18.1%, хүнс ба хүн хэрэглээ нь 39.9%-ыг үйлдвэрлэл, 24%-ыг мал аж ахуйд, 17.4%-ыг хөдөө аж ахуйн усжуулалтанд, 1.2%-ыг хотын ногоон байгууламжид хэрэглэдэг талаар нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн судалгааны тайланд дурдсан байна. Айл ерхий унд агуу усны хоногийн дундаж хэрэглээний хувьд 12-оос 227 литр. Өдөр дунджаар 10 гэр бүл гэрэлтээ суслуулж байна. Нийгмийн оршин тогтох үндэс суурь гэр бүл байдаг. Гэтэл гэрлэлтэд түүнтэй харьцах гэр бүл цуцлалтын тоо жилэрх тусам нэмэгдэх боллоо. Монгол улсын хэмжээнд тухайн тоо баримтаар өдөрт 10 гэр бүл гэрэлтээ цуцлуулж 40 хос гэрэлтээ бүртгүүлдэг юм байна. Гэрэлтээ бүртгүүлж байгаагаас 20-оос 29 насныхан 72%-ийг эзэлж байна. Цуцлалтын тоо энэ байдлаар үргэлжлэх бол өдөрт гэр бүлээ батлуулж байгаа 40 хосын 10 эрсдэлтэйг тоо баримт харуулж байгаа юм. Орхон аймгийн хувьд гэхэд гэр бүл салтын насжилтаар авч үзвэл мөн л 23-оос 30 насны хооронд явагдаж байгаа нийгмийг эмзэглүүлэх сэдвүүдийн нэг болоод байна. 2017 оны байдлаар 2016 оны мөн үетэй харьцуулахад гэр бүл салалдах харьцангуй багассан хэдий ч 20-оос 30 насны залуучууд ихэвчлэн гэрэлтээ суслуулж байгаа насжилттай өөрийн хариуцлагатай холбоотой хэмээн мэргэжилтүүд өгнөж байна. «36 градус хүртэл халах тул наршгаас сэргийлээрэй. Цагуур орчны шийдвэрлэгийн газраас гаргасан 5 дугаар сарын 24-өөс 28-ны хүртэлх хугацааны цаг агарын урдчилсан мэдээлэлээр зарим нутгаар 31-ээс 36 градус хүртэл халах төлөвтэй байна. Наршгаас сэргийлэхийн тулд та даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багчууд, бие тааруухан, ядаргаа игссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчтөй хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхий. Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтаа шүхэр эргэлэх, хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байхыг зөвлөж байна. Америкийн нэгдсэн улсад нэвтэрсэн хагас сая хүн тус улсаас босож гараагүй байна. Америкийн нэгдсэн улсад ирсэн гадаадын иргэдийн ихэнх нь амрах, дээд сургуульд сурах, эсвэл бизнес аяллахын хугацаа дуусмагс тус улсаас гарч явдаг. Гэтэл үүний сацуу Америкт байх хууль ёсны хугацаанд дууссан хэдэн зуун мянган хүн тус улсад үлдсэн байна. Америкийн нэгдсэн улсын дотоодын аюулгүй байдлын яам 2015 оны 10 дугаар сарын 1-ээс 2016 оны 9 дугаар сарын 30-ны хооронд Америкийн нэгдсэн улсаас гарч явах ёстой байсан гадаадын 50 сая орчим хүний ирсэн явсан тухай бүртгэлийг гаргахад 2017 оны эхний байдлаар визийн хугацаанд дууссан 544,676 хүн Америкийн нэгдсэн улсаас гарч яваагүй. 2015 оны санхүүгийн жилийн эцсийн байдлаар Америкийн нэгдсэн улсад 482,781 хүн хууль бусаар үлдсэн байна. Америкийн хэд хэдэн төрийн байгууллагуудын мэдээллийг харьцуулан шалгасан дотоодын аюулгүй байдлын яам өнгөрсөн 6 дугаар сард 355,338 хүн Америкийн нэгдсэн улсад үлдсэн болохыг тооцоолон гаргасан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гахаан удсан мах яам зайлснаас татгалзахыг анхаарууллаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гахаан удсан мах болон түүнтэй ижил аргаар боловсруулж үйлдвэрсэн хям, зайд эсрэг махан бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийхийг анхаарууллаа. Тус байгууллагын мэдээснээр эдгээр нь хүний биед хор тавдар үүсгэх эрсдэлтэйг нь тодруулбал дээрх бүтээгдэхүүн бүдүүн шулуун эзний хор тавдар үүсгэх магадлалыг өндөрсгдөг гэнэ. Мөн цусны холестерины төвшин X гэж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тухай дэлхийд дахина мэддэгч энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас албан ёсны мэдээлэл сэрэмжлүүлэг өгсөн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хор тавдар судлалын олон улсын агентлаг
судалгааг 800 судалгаар 22 шинжээч бүрэлдэхүүнтэйгээр шинжээсэн байна. Судалгаанд өдөр бүр 50 г боловсруулсан мах хэргэлдэг хүний хорт хавдраар өргөжлөх магадлал игэнгийн хүнийхээс 18% илүү байдаг болох нь тогтоогдсон байна. Тэдгээр нь ихэвчлэн нойр булчирхай, төрөв булчирхан хорт хавдар байсныг олж илрүүлсэн байна. Мэдээллийн хөтөлбөрөөр төгсгөлдөө хотуудын ойрын 3 хоногийн цагаагаар мэдээ арилжааны багуудаас ирүүлсэн баялуутын ханшийн мэдээллийг хүргэе. Ирэх мэсгчтэй. Эрдэнэ телевизийн пүрэв гарагийн орой мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ маргааш ажилд амжилт хүсье. Баяртай үзэгчтэй.